Үзэгчдээ их орон телевизийн амралтын хөтөлбөр та бүхэндээ нэгэн сонирхолтой бас сурвалжлагыг хүргэж байна. Энэ юу вэ гэх юм бол за Монгол улсад дэлхийд дээр баг анх удаа чулууны одоо хэв үзэсгэлэн нэгдсэн байгаа. Ингээд энэ одоо үзэсгэлэнгийн эзэнтэй та бүхнийг уулзуулж байна. Ингээд таны энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Тэгэхээр энд нэгд одоо үзэсгэлэнгийн талаар яриач. Та одоо бас хэдийн хугацаанд энэ одоо энэ ховор үзмрүүдийг бүтээлээ туургаад үзэсгэлэнгээ өнөөдөр бас нээлттэй хэв Монголын ард түмсийн талаар дэлгэрэнгүй төлөв өгч. Энэ үзэсгэлэн уг нь бол юу юм да яг өмнө нь бол би 4 удаа ийм чулуугаар үзэсгэлэн гаргасан. Одоо монголчуудын уламжлалт эмээнд ордог чулуугаар ч юм уу гэх мэтлэнгийн яг энэ бол 5 дахь үзэсгэлэн юм да. Урд урдын одоо үзэсгэлэнгүүдээс энэ удаагийн нээлттэй хийсэн үзэсгэлэнгийн онцлог бас юм байна. Энэ үзэсгэлэн урд урдынхаас одоо гол онцлог нь юу юм те. Ер нь энэ байгалийн баялаг түүний дотор одоо эрдэж чулуулаг энд одоо хүний хандлага эвдэх бус ноёлох тэгээд одоо гол нь юу гэдгийг те ер нь тэр материалын тал руу хандаад тэр чулуу нуугдсан тэр цаад одоо гоо сайхан тэр нууцад одоо нэвтрэх гэсэн санаа юм шиг энэ үзэсгэлэнгийн үйлчлэлтэй бий байна. Гадаадад явж байхад ер нь Монгол их оронд явж байхад Монголын чулуу бол арай нэг орой нэг өөр байна биз? Энд яг л ер нь яруу найрагчдын хэлдгээр бол бүрчил илүү байх байх зөв ер нь бол дихгүй яг тий. Миний Монголын маань чулуу өөр байлгүй л яг одоо тэгээд энэ тэр өөр байх нь бол адгнаацхан одоо жилийн 4 улирлаасаа өсвөлээд энэ чулуундаа нөлөөтэй байдаг байхгүй. Тийм тэгээд ч гэсэн одоо эртээ галуу дэвэн галууны элдв нууц овцыг илүү их шингээсэн байдаг болов гэж би боддог л доо. Ямар бүтээл одоо илүү одоо хүний анхаарал татах болов? Одоо тэг наатаж холбогдуулаад тэгэхээр энэ үзэсгэлэн бол юу юм нэг хоёр үндсэн хэсэг нэг шигдгээ болгосон нэг хэсэг ингээд 3 хэсгээс өрж байгаа. Тэгээд энэ хоёр үндсэн хэсэгт нь юу өгүүлэх хөвгтэйсэг юу юм ер нь одоо цагт одоо юу гэдгиймдээ ажва юмны одоо анхны төгс форм хэлбэр тийг анхаардаг болсон цаг л да. Тийм учраас бол яг хэлэхэд уран зураг гэдгийг юунаас болсон гэхдээ ер нь байглаас л сурцсан гэж энийг одоо Леонардо да Винчи тэгэл одоо өөр бусад дүрээр энэ төр гэдэг одоо мундаг зураачтай хэлсэн байдаг. Ямсаас тэр тал руу одоо хандлага. Нөгөөх нь бол энэ өсөг бичиг гэдэг юм мөн ялгаа байхгүй мөн байглаас одоо чулуунаас одоо анх сурдсан юм а гэдгийг энд одоо үзэглэн өгүүлнэ л дээ. Тэгээд чулуу нууцлагдсан байж болох байх нэг тийм юу байгаа маа нэг нууцлаг юмнууд байгаа л да. Тэрний одоо юу юм энэ нь бол зөвхөн миний нүдээр харсан юм шүү дээ. Хүн болгон өөр одоо өнцгөр хардаг. Миний нүдээр харсан чулуу. Яг дажимд нь хэлэхэд би бас энэ дотор их зохиол нацагдж юм одоо ойлгуулж байна. Яг их зохиолч юм одоо өөрийнх нь төр биеэрээ түүнээс гадна одоо тэний гайхамшиг бүтээлүүд өөрийнх нь байгаль бас тэрийг яаж одоо тэгж харуул тэрийг бас дажимд нь би хэлнэ гэж бодож байгаа сонирн байх болов гэж бодож байна. Энэ цаг үедээ холбогдуулаад одоо эдгээр үзэсгэлэн тавьсан байгаа бүтээлүүд хэдэн аймагаас ирнэ бүрдсэн байж болов? Энэ бол одоо Монгол орны л байгаа. Ер нь гадны юм бол ховор шүү. Тэр шигдгээ гэсэн юм дотор нэг 3-4 минерал эрдэс байгаа. Монгол орны маань чулууны дээж юм байна. Дараагийн үзэсгэлэн бас хэдийн нэгдэх бол мэдээж хилийн чандад бас үзэсгэлэнгээ ер нь гарах бодлоо энэ. Монголчуудын чулуун өв соёл гэсэн. Монгол нутгаас болж чулуун зүсгийн үеэс өсвөлээд тэгээд өв соёлын үзэсгэлэн гарах байжснаа сэдвийг өөрчлөөд энийг гаргаж байгаа юм. Тэгэхээр дараагийн холоо тэр сэдв чинь байх байх. Бүтээлүүд ерөөхдөө бас хувиргацсан байгаа гэсэн үг тийм ээ? Тийм ээ байгаа бидэн байгаа. Маргааш гаргасан ч болно. Би бүр шүлэг зохиолд орхойсож ном уншиж өөрийгөө одоо олж нээж таних гэж ирж мэдэж явсан хүүхэд ах үедээ онч мэрэгэн үгс 9 эрдмийн мэрэг гэдэг их гайхалтай сайхан номнуудыг олж үзэж байсан. Тэрний зохиогч нь бол энэ Гонгор Жугаа байсан юм лээ. Тэгээд Гонгор Жугаа бол одоо энэ Монголд гарсан
энэ бүх нэвтрэх толиодын одоо гол зохиогч нэг. За ер нь Монгол орныхоо бүхэл аймаг сум түүх соёлын дурсгал газруудаараа ирсэн Монголын түүх соёлын дурсгал зүйс гэдэг энэ одоо номын гол зохиогч юм шүү. Тэгэхээр гонгорж байгаа бол асар их одоо өргөн мэдлэгийн зар хүрээтэй. Маш их ажигламтай, гярхай ийм хүн. Тэгэхээр мөл одоо Монгол орноо таньж нээх гэж мэдлэг хоримтлуулж ном бичиж төөрөх гэж аялсан энэ аяллынхаа явцад л одоо улам гярхай улам илүү хөгжөөд энэ эгэлжирийн хөлийн дор өнгөрж байдаг чулуунуудаас тэр байгалийн гоо сайхан яруу сайхныг олж нээгээд тэнд одоо чулуу өөрөө байгаль өөрөө одоо Монгол орныхаа байгаль уул ус хүн амьтан бичиг соёл юу гэдгийг бүгдийг чулуу өөрөө төрсөлснийг олж энэ нэг цуглуулгын өвөрмөц сан амрыг бүрдсэн байна юм. Энэ бол гонгорж байгаа чулуун соёлын одоо цуглуулгын өчүүхэн хэсгэлтэй. За гонгорж байгаа монголчуудын чулуун өв соёл гэдэг маш сайхан ном бий гэдгээ төвлөгдсөн. Энэ бол айл болгонд байх байвал зохино. Гэхдээ чулуу бол одоо энэ ертөнцийн одоо анхдагч багш юм уу? Бидэнд одоо бичиг үсэг, байгаль, уран зураг, хөгжим, дуу энэ бүхнийг одоо анхлан багшилсан энэ одоо цагаан толгойн чинь одоо чулуун дээр байгаа юм шүү. Гэдэг ийм одоо сэтгэл төрхөөр. За үнэхээр ч одоо чулууг бол одоо Монгол хүн болгон бас нэг эрхэмлдэг, бандгиндаг, шүтдэг одоо ийм л одоо уламжлалтай шүү дээ. Тэгэхээр энэ одоо эргээд манай олон нийтэд залуучуудад хүмүүст Монгол орн гэдэг ямар агуу их баялагтай юм бэ? Тэр одоо их даалт эрдэнэ сургуулиудаас гадна зүгээр л одоо жирийн дөрвөн улиралд нүүгээд буугаад суудаг тэр одоо нутаг усанд нь л энэ гайхамшиг нь өөрөө байж байдаг юм байна. Их дэлхийг нь таны байгаль ертөнцийн илүү сайн ажиглая, эх орноороо бахархыг гэдэг энэ сайхан одоо мессежийг л энэ үсгэлэн олон нийтэд хэлж байна да. Энэ бол гонгорж байгаа хобби байхгүй. Цэвэр. Одоо энэ хүн одоо тэр уул нь соён гэгэрүүлэгч хүн. Тэгээ соён гэгэрүүлж байгаа энэ чулуугаараа дамжуулаад өөрийнхөө харсан, үзсэн юмад дамжуулаад ийм гоё юм байдгийн штэ гэдэг ингээд энэ олон түмэнд гайхуулж байгаа. Гайхуулж сургаж байгаа. Одоо нөгөө багаасаа өшгөлөд явдаг нөгөө чулууч нь л ийм гоё юм байдгийг биш үү? Эрдний чулуу гэдэг. Тэ одоо бид нар элдвэр одоо ярьдаг юу яадаг одоо энэ чулуу гэж чинь одоо говьор бол ерөөсөө 0 эрдний чулуун дотор л явж байгаа шүү дээ. Тэр нэг ээж ойлгож байгаа юм байхгүй. Ойлгоод ирэхлээр энэ одоо хятадууд авдаг юм гэдэл одоо түгээл одоо мачаан дээр начаал одоо тэр бүтэн сайхан чулууч байгаа байсан бүгдийг начаад урагшаах гэсэн. Тэгээ таарлцсан юм ал мөнгө болгож идэг. Мөнгө болгоод тэрнийг эргүүлээд тэр цааш нь өгчөж идэг нэг тийм их сонин үе яваад дуусж байгаа юм уу да? Одоо тийм бас бодож тэгээ энэ юмн дотор бол гонгорж байгаа өөрөө нөгөө соёл түгээгч болохоор энэ дотор ч одоо тэр уран зураг одоо хэлбэр дүрсийг бас олж хараад ингээ яваад байна шүү дээ. Олон түмэн энийг дагаж бас одоо тэр олсон чулууга ямар дүрстэй, ямар хэлбэртэй, ямар үнэтэйгээс гадна энэ уран сайхныхын хувьд юу санагдуулж яаж нээж ийн гэж бас нэг ингэж олж үзэж харах
хэрэгтэй юм байна. Энэ хойч үед уран бүтээл маань ер нь нэг юм 3 өвдсаар бүтдэг шүү дээ. Тэг сэтгэлийн ур, бэлгийн ур, гарын ур гэдэг. Ухааны тэр ухааны ур, гарын ур хоёрын чинь байгаль өөрөө бүтээчгээд байгааг нь гонгорж байгаа олоод харчихсан л. Тэг энэ чинь одоо энэ юмнуудыг яг одоо бас нэг өөр нэг өнцгөр одоо нэг томруулдаг янз бүрийн шил мэл тавиад одоо ингээд харах юм бол бөөн түүх дотроос нь гарч ирнэ. Энийг энэ чигээр нь одоо дэлхийн хаанч аваачаад үзүүлэхэд торох юм байхгүй нэг тийм асуудал байгаа байхгүй. Эний цаана. Ер нь их өгүүлэгдээд байгаа юм энэ чулууг л одоо тэр юу юм да. Ер нь тэр урлаг гоо сайхны талаас л одоо харах хэрэгтэй байна л гэж одоо үргэлж бодож явдаг л да. Тэр энэ юу маань сонирхол маань бол одоо 50-60 жилийн өмнөөс юм уу. 1960 онд геологийн төвл авралт цацраг ураны эдис судлалын дасаг гэдэг анх байгуулагдахад тэнд хийж ажиллаад тэр үеэс л надад төрсөн байна. Тэгээ анхныхаа харсан өрөөс гэдэг нэг зургийг чулуунаас гарсан зургийг болсон тавьсан л да. Яг одоогоор харахад бол бүдүүн тийм бодит амьдралын. Тэрнээс хөгжүүлсэн юм бол одоо шал өөрөөр хардаг болж байна. Тэр олон жишээ тийм ээ. Одоо энэ хуучин одоо нэг Орос хуучин одоо зөвлөлт бодвол нэг бүгд найрамд улсад нь одоо нэг хасын яшмаа гэдэг хасын одоо их том орд байсан байхгүй. Тэр хас нь бол одоо бас л их сонин дотроос нь эдив хээвар гардаг барьдаг тэгээд сайн чанарын хаш. Одоо тэрийгээр бүгдээрингийн одоо юуны тамхины үнсийн сав ширээний хэрэглэгээд бүр байхгүй болсон байгаа шүү дээ. Тийм түүх байгаа. Тэрнтэй адилхан Монголын маань чулуу одоо энэ өнгөтэй одоо энэ ман гартаан чимчгэн дөрөв энэ бүхэн маань бол одоо ирдэ эсвэл ганцхан хөөрөг хийхин төлөөнөө юм уу эсвэл басаа тэгээд тэр чигээр гадна тийш ачигдаад ингээд тэгвэл тэр тэнд тэр ямар одоо нууцлаг жишээ нь цаана одоо тэр ямар чулуу гэдэг ямар ялдам ямар юу өгүүлдэг ямар мэдээлэл бидэнд төрөгдөг тэр бүхэн бол ердөө хайхрагдахгүй байгаа байхгүй юу. Энэ бүхэн чинь бол одоо хэрэг тийх тусам их орноо хайрлах, эдд чулуулгаан хайрлах тэгээд ийм юу бол ялангуяа хүүхд залуучуудад төрөх нь илүү боломжтой.